Тогтмол гүйдэл. Цахилгаан гүйдэл гэдэг бол цахилгаан цэнэгүүдийн цэгцтэй хөдөлгөөнийг хэлдэг. Дамжуулагчид гүйдэл үүсэх, гүйдэлтэй дамжуулагч байхын тулд дараах хоёр нөхцөл зайлшгүй шаардлагатай байдаг. Дамжуулагчид шилжин хөдөлж чадах цахилгаан цэнэгүүдтэй байх ёстой. Жишээ нь металлд сөрөг электронууд, электролитэд буюу шингэнд эерэг сөрөг ионууд, хэд бол сөрөг электронууд, эерэг сөрөг ионууд жишээлбэл байх шаардлагатай. Цахилгаан цэнэгүүдийг шилжүүлэхэд энерги зарцуулж байдаг цахилгаан орон тухайн дамжуулагчид байх ёстой. Гүйдэл тасралтгүй удаан хугацаанд гүйдэг гэвэл цахилгаан орны энергийг үргэлж нөхөж явах ёстой, тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөр энергийг цахилгаан орны энерги болгон тасралтгүй хувиргадаг ийм төхөөрөмж биднэрт хэрэгтэй. Энэ хэрэгслийг бол гүйдэл үүсгэгч гэж нэрлэдэг. Гүйдлийн хүч. Цахилгаан гүйдлийн хүч гэдэг бол скалаар хэмжигдэхүүнээр тодорхойлогддог. Нэгж хугацаанд урсан өнгөрч байгаа цэнэгийн хэмжээг гүйдлийн хүч гэж нэрлэнэ. Гүйдлийн хүчийн нэгж нь ампер, кулоник баахан секунд. Тогтмол гүйдэлд бол Q баахан T гэж тодорхойлж болдог. Гүйдлийн хүч ба гүйдлийн нягт. Гүйдлийн нягт гэдэг маань нэгж талбайгаар урсан өнгөрч байгаа гүйдлийн хүчний хэмжээ. Гүйдлийн хүч ба гүйдлийн нягт. Гүйдлийн хүчийг дамжуулагчийн хөндлөн огтлын талбайд харьцуулсан харьцаагаар гүйдлийн нягт тодорхойлогддог. Гүйдийн талбайд бол перпендикуляр байна. За, тогтмол гүйдлийн нягт нэгэн төрлийн дамжуулагчийн хөндлөн огтлтой адилхан байна. Тиймээс гүйдлийн хүчийг бодож болох юм бол гүйдлийн нягтыг талбайгаар үржүүлсэн үржүүртэй тэнцүү. Янз бүрийн огтлолтой дамжуулагчид байх юм бол гүйдлийн нягтуудын харьцаа бол тэдгээрийг хөндлөн огтлын талбайн харьцан уруутай шууд пропорционал хамааралтай. Дамжуулагчийн эерэг цэнэгийн хөдөлгөөний чигийг бол гүйдлийн чиглэл болгон сонгож авдаг. Тиймээс металл доторх цэмгийн хөдөлгөөнийг бол гүйдлийн чиглэл нь сөрөг цэнэгтэй электронуудын хөдөлж байгаа чиглэлийн эсрэг байдаг байна. Гүйдлийн үйлчлэл. Нэгдүгээрт нь гүйдэлтэй дамжуулагч халдаг. За, жишээлбэл эндүү, плетик, чийдэн гэх мэт халдаг цахилгаан хэрэгслүүдийг бид өдөр тутамдаа гэртээ ашиглаж идэг. Хоёрдугаарт нь гүйдэлтэй дамжуулагчийн дээрээ соронзон зүү тавих юм бол зүү эргэлдэж хөдөлдөг. Гүйдэлтэй дамжуулагч маань соронзон үйлчлэл үзүүлдэг. Гуравдугаарт нь зэсийн байвангийн уусмал дундуур гүйдэл гүйлгэхэд катод дээр зэс ялгардаг. Иймээс энэ гүйдэл гэдэг бол химийн үйлчлэгээ үзүүлэх боломжтой. За, янз бүрийн гэрэл гүйдлээр ажиллана. За, үүнээс үзэх юм бол цахилгаан гүйдэл гэдэг маань гэрлийн, дулааны, соронзон, химийн гэсэн үйлчлэгээтэй байж болдог. Гүйдлийн үйлчлэлд металл доторх электронуудын журамлагдсан хөдөлгөөний хурдыг тодорхойлохдоо V тэнцүү E-г баах нь Q0-ыг үрждэг нь N-с. Q0 гэдэг маань болохоор электроны хувьд бол E-гээр тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл 1.6-г үрждэг нь 10-ын хасгаар 9 зэрэгтэй кулон гэж авч үзэж болдог. Хурд нь E-г баах нь E-N-S. Гүйдлийн хүчийг бодож болох юм бол V-г үрждэг нь E-N-S. N гэдэг маань нэгж эзлэх дэх электроны тав буюу концентрац, S нь дамжуулагчийн хөндлөн огтлын талбай, хэлхээний хэсгийн омын хууль. За, хэлхээний хэсгийн гүйдлийн хүч үйлчлэх хүчтэл шууд дамжуулагчийн эсэргүүцэлд бол шууд хамааралтай. Гүйдлийн хүч гэдэг маань уг баах нь R. Эндээс уг бодоод болох юм бол E-г үрждэг нь R-тэй тэнцүү. E гэдэг маань болохоор гүйдлийн хүч, R нь дамжуулагчийн эсэргүүцэл, U гэдэг нь хүчтэл. За, энийг бол шидэд хурвалжин гэж нэрлэдэг. Хүчтлийг бодож олохын тулд энэ хоёрын үржүүр. Гүйдлийн хүчийг бодож олохын тулд энэ хоёрын ноогдуур. Эсэргүүцлийг бодож олъё гэх юм бол үлдсэн хоёрынх нь ноогдуураар тодорхойлдог. Цахилгаан хэлхээ. Цахилгаан хэлхээ нь гүйдэл үүсгэгч, хэрэглэгч, дамжуулагч, утас, за хэлхээг залгах, салхах түлхүүр, хэмжих багжууд зэргээс тогтдог. За, хэмжих багжууд дотор амперметр, вольтметр хоёрыг өргөн хэрэглэдэг. Хүчтийг хэмждэг вольтметрийг хэлэхэд дандаа зэрэгцээ холбож өгдөг. Зэрэгцээ. Жишээлбэл R2 эсэргүүцэл дээр унж байгаа хүчлийг хэмжих юм бол R2-тай вольтметрийг зэрэгцээ холбож өгнө. Гүйдэл хэмждэг амперметрийг хэлэхэд дандаа цуваа холбож өгдөг. Зэрэгцээ холбож хэрхэвч болохгүй. Дамжуулагчийн холбох аргууд.
За нэгдүгээрт нь болохоор дамжуулагчийг дараалуулан ингэж холбож явах юм бол үнийг цуваа холболт гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд дамжуулагчаар гүйж байгаа гүйдэл бол ерөнхий гүйдэлтэйгээ тэнцүү. Харин дамжуулагч дээр унах хүчтэл бол тус бүрийн эсэргүүцлээс хамаарат өөр утгатай байдаг. Жишээлбэл U1 гэдэг бол E гүржидэг нь R1, U2 нь E гүржидэг нь R2. Иймээс унж байгаа хүчтлийн хэмжээ бол U1 U2-ын нийлбэртэй тэнцүү. Орлуулад тавих юм бол U тэнцүү E гүржидэг нь R1 дээр нэмэх нь R2. Цуваа холбогдсон хэлхээний хувьд ерөнхий эсэргүүцэл нь шууд айлгуур нийлбэртэй тэнцүү. Харин дамжуулагчдын нэг үзүүрийг нэг зангилаанд, нөгөө үзүүрийг нь нөгөө зангилаанд ингээд бөөгнүүлээд холбож явах юм бол энийг зэрэгцээ холболт гэж нэрлэдэг. Нэг үзүүрийг нь энэ зангилаан дээр, энэлийн нэг үзүүрийг дахиад яг тэр зангилаан дээр аваад ирсэн, энэ үзүүрийг бас энд аваад ирсэн, энэ хоёр дахь эсэргүүцлийн үзүүрийг мөн энэ зангилаан дээр авчираа залгасан тохиолдолд энийг зэрэгцээ холболт гэж нэрлэдэг. За зангилаад тус бүр дээр гүйдэл салаална. И гүйдэл зангилаараа орлоо. Энэ тохиолдолд гүйдэл зангилаанаас 2 утас гарч байгаа учраас салаалаад E1, E2. За энэ зангилаан дээр нэгдээд ерөнхий E гарна. Тэгэхээр E1 гэдэг бол уг баах нь R1 зэрэгцээ холбогдож байгаа тохиолдолд хүчтэл гэдэг бол энэ хоёр цэгийн хоорондох потенциалын ялгуур нь тогтмол утгатай байна. Тэгэхээр уг баах нь R1, E2 нь уг баах нь R2. Эндээс үзвэл E гэдэг гүйдэл маань E1, E2-ын нийлбэртэй тэнцүү. E1, E2-ийн хооронд орлуулад тавих юм бол U нь тогтмол учраас хаалтнаас гарчин. Тэгэхээр нэгийг хуваах нь R1, нэгийг хуваах нь R2-тэй тэнцүү. Эндээс үзэх юм бол нэгийг хуваах нь R буюу ерөнхий эсэргүүцлийг бодож болохдоо урууг нь бодож болоход бүгдээрнгийнх нь уруугийн нийлбэрийг авч болно гэсэн үг. Гэх мэтчлэн нэгийг хувадаг нь Rn. Энд сумма E тэнцүү 1-ээс n хүртэл нэгийг хувадаг нь R E. R тэнцүү 2 тохиолдолд байх юм бол R1-ийг үржидэг нь R2 хувадаг нь R1 дээр нэмэх нь R2. Ингэж тодорхойлж байна. Дамжуулагчийн холбох аргууд. Олон ийм эсэргүүцлүүдийг янз бүрээр холбосон байхад бид эдгээрийг хэрхэн хялбарчилж авах вэ? Ерөнхийдөө хамгийн цаашаа задрахгүй хэсгээс нь бол авч үзэх ёстой. Жишээлбэл 4, 12 гэдэг эсэргүүцэл бол хоорондоо зэрэгцээ, эдгээрийг зэрэгцээгээр бодчих юм бол гарсан ерөнхий эсэргүүцэл нь энд 3 гэдгийг үүсгэж байна гэсэн үг. Дараа нь 5, 7, 2. 5, 7, 2 мөн адилхан хоорондоо цуваа байна. Энэ хоёрын ерөнхий эсэргүүцэл нь 12. За эндээс үзвэл дахиад энэ 1, 3, 2 цуваа 1, 3, 2-ыг үүсгэж байгаа эсэргүүцэл нь 4. 4, 12 хэлбэрчлээ зурчих юм бол дараагийнх нь 4, 12 болж байна тийм ээ. 4, 12 маань зэрэгцээ, энэ зэрэгцээг бодохоор 3 гарч байна. Мөн энийг хэлбэрчлээ зурх юм бол 3, 7 гэсэн цуваа 2 хэлхээ болж байна. Эдгээр нь ерөнхий эсэргүүцэл маань 10. Ингэж хэлбэрчилж авах нь байна. Дамжуулагчийн эсэргүүцлийн ерөнхийдөө уруу хэмжигдэх үнийг цахилгаан дамжуулах чадвар гэж нэрлэдэг. Цахилгаан дамжуулах чадвар нь дамжуулагч тус бүрийн цахилгаан дамжуулах чадварынхаа нийлбэртэй тэнцүү байдаг. Цахилгаан гүйдлийн ажил чадал. Дамжуулагчаар гүйдэл гүйхэд цахилгаан оронд ямар нэгэн ажил хийдэг. Энэ ажлыг гүйдлийн ажил гэж нэрлэдэг. Хэсэг дамжуулагчийн хөндлөө огтлоор дельта Т хугацаанд Q цэнийг урсан өнгөрсөн гэх юм бол хийгдэх ажлын хэмжээ нь А тэнцүү Q гүржидэг нь U. За энд гүйж байгаа гүйдлийн хэмжээ нь Q хуваах нь Т. Эндээс цэнгээ бодоод олчих юм бол Q тэнцүү E гүржидэг нь Т. Энэ Q-гээ орлуулаад тавьчих. Энд орлуулаад тавих юм бол А гэдэг маань E U Т. Дамжуулагчийг цуваа холбосон үед үнийг хэрэгэлдэг. Харин дамжуулагчийг зэрэгцээ холбосон үед А тэнцүү U квадратыг үрждэг нь Т хуваах нь R гэдэг хэсэг. Энэ яаж гарч ирж байгаа гэхээр E-ийн оронд U хуваах нь R-ыг орлуулаад тавьчих гэсэн үг. Гүйдэлтэй дамжуулагчийн ялгаруулах дулааны тоо хэмжээ нь гүйдлийн квадрат эсэргүүцэл хугацаа 3-ын үр дүнтэй шууд пропорционал үнийг Joule Lenz-ийн хууль гэж нэрлэдэг. За мөн адилхан Ohmын хуулиас E-ийн оронд U хуваах нь R-ыг орлуулад тавьчих юм бол
Уг хуваах нь R-ийг орлуулад тавьчих юм бол уг квадратыг хуваах нь R үржих нь T гардаг. Цахилгаан хөдөлгүүр, цахилгаан чийдэн, тэгээд цахилгаан ямар нэгэн багжууд бол нэг ч хугацаанд тодорхой ямар хэмжээний энерги хэрэглэх вэ гэдгийг тухайн багжин дээр бол тэмдэглэсэн байж байдаг. За гүйдлийн чадал нь нэг ч хугацаанд гүйцэтгэсэн ажлын тоотой тэнцүү. Тэгэхээр гүйдлийн чадал гэдэг маань n тэнцүү а хуваах нь T. Цаан дамыг орлуудаад авах юм бол чадал гэдэг маань E квадратыг үрждэг нь R, нөгөө талаас E үрждэг нь U квадратыг хуваах нь R. Тухайн бодлогын нөхцлөөс хамаарат бид алийг сонгож болох нэ. Чадлынхаа томьёонд R нь хэлхээний гадаад эсэргүүцэл байна, тийм ээ. Энэ дээр одоо ялгарч байгаа чадал бол ашигтай чадал. Гүйдлийн ашигтай чадлыг нийт чадалд харьцуулсан харьцааг хувиар илэрхийлэх юм бол үүнийг дамжуулагчийн ашигтуулын коэффициент гэж нэрлэдэг. За эдгээрийг дотоод эсэргүүцлийг тооцоод хэрэглэх юм бол нийт чадал гэдэг маань R дээр нэмэх нь жижиг R-тэй тэнцүү. За эндээс E квадратууд нь хураагдаад ерөнхийдөө эсэргүүцлийн харьцааг хувиар илэрхийлсэнтэй тэнцүү байна. Цахилгаан хөдөлгөгч хүч гадны цэнэгт бөмбөс дээр үйлчлэх цахилгаан биш гаралтай аливаа хүчийг гадны хүч гэж нэрлэдэг. Гадны хүчний үйлчлэлийг тодорхойлох физикийн гол хэмжигдэхүүн бол цахилгаан хөдөлгөгч хүч. Цахилгаан хөдөлгөгч хүч гэдэг маань А хуваах нь Q-тэй тэнцүү. Энэ маань вольт гэсэн нэгжтэй байна. Хэлхээний хэрэглэгчтэй хэсгийг гадаад, харин гүйдэл үүсгэгчтэй хэсгийн дотоод хэсэг гэж нэрлэдэг. Дамжуулагчийн хөндлөө огтлоод ямар нэгэн байдлаар дельтатай хугацаанд дельта Q цэник өнгөрсөн гэх юм бол энэ үед Q цэнийг шилжүүлэхэд хийгдэх ажлын хэмжээ бол Евслоныг үрждэг нь Q-тэй тэнцүү. А гэдэг бол за энд бид нэр Q-гээ гүйдлийн хүч болоод хугацаагаар нь илэрхийлээд үзэх юм бол Евслоныг үрждэг нь E дельта T-тэй тэнцүү. Тэгэхээр хэлхээний гадаад хэсэгт энэхүү ажил бол ялгарах дулааны тоо хэмжээгээр тодорхойлогддог. Үүнийг Joule-Lenzийн хуулиасаар тодорхойлох юм бол Q тэнцүү E квадратыг үрждэг нь гадаад эсэргүүцэл дельта T хасах нь E квадратыг үрждэг нь дотоод эсэргүүцэл дельта T. Энерги хадгалагдах хуулиасаар хийгдэж байгаа ажлын хэмжээ бол дулааны тоо хэмжээтэй тэнцүү байх ёстой. Энийг тооцоод үзэх юм бол E гэдэг маань Евслоныг хуваах нь том R дээр нэмэх нь жижиг R. Үүнийг битүү хэлхээний Ohмын хууль гэж нэрлэдэг байна. Гадаад эсэргүүцэл нь дотоод эсэргүүцлээс олон дахин их байх юм бол хэлхээний хэсэг дэх Ohмын хууль руу буцаа шилжинэ. Хэлхээнд ачаалал байхгүй. Гадаад эсэргүүцэл нь тэгтээ тэнцүү байх үед E зөвхөн дотоод эсэргүүцлээр тодорхойлогдно. Энэ гүйдлийг богино холболтын гүйдэл гэж нэрлэдэг байгаа. Энэ үед бол одоо дамжуулагч утас маань шатна. R нь бол жижиг том R-ээс олон дахин их байж болохгүй. Том R нь жижиг R-ээс олон дахин их байх юм бол унаж байгаа хүчтлийн хэмжээ бол ойролцоогоор цахилгаан хөдөлгөгч хүчтэй тэнцүү байна. Дамжуулагчийн эсэргүүцэл дамжуулагчийн хувийн эсэргүүцэл болоод дамжуулагчийн урт хөндлөн огтлын талбайнаас хэрхэн хамаардаг юм бэ гэхээр R тэнцүү ρ үрждэг нь L хуваах нь S. ρ гэдэг маань болохоор хувийн эсэргүүцэл, L нь дамжуулагчийн урт, S нь хөндлөн огтлын талбай. Цахилгаан хэлхээг бол дотор нь хоёр ангилж авч үздэг. Салаалаагүй хэлхээ. Энийг битүү цахилгаан хүрээ гэж нэрлэдэг. Дараагийнх нь салаалсан хэлхээ. Одоо бид нэр салааны тухай авч үзнэ. Киркопийн нэгдүгээр дүрэн бол зангилаан дээр ирж байгаа гүйдлүүдийн хэмжээ зангилаанаас гарч байгаа гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү. Ерөнхийдөө гарч орж байгаа бүх гүйдлүүдийн нийлбэр тэгтэй тэнцүү. Үүнийг Киркопийн нэгдүгээр дүрм гэж нэрлэдэг. Киркопийн хоёрдугаар дүрм. Битүү хүрээний доторх бүх гүйдэл үүсгэгчийн цахилгаан хөдөлгөгч хүчний айлгуур нийлбэр нь хүрээний бүх элемент дээр унаж байгаа хүчтлүүдийн айлгуур нийлбэртэй тэнцүү. Цахилгаан хөдөлгөгч хүчнүүдийнх нь бүгдээрийнх нь нийлбэр нь тухайд бус бүр дээр унаж байгаа хүчтлүүдийн нийлбэртэй тэнцүү. Цахилгаан хөдөлгөгч хүч болоод гүйдлийн чиглэл хоёр таарч явах юм бол нэмэх тэмдэгтэй, цахилгаан хөдөлгөгч хүч гүйдлийн чиглэл хоёр эсрэг болж явах юм бол сөрөг тэмдэгтэй авдаг. Цахилгаан хөдөлгөгч хүчнүүдийн нийлбэр нь унаж байгаа хүчлүүдийн нийлбэртэй хэмжээгээрээ тэнцүү. Үүнийг Киркопийн 2 дугаар дүрм гэж нэрлэх нэ. Жишээ 1. D тэнцүү 2 мм диаметртэй цилиндр хэлбэрийн хөнгөн цагаан дамжуулагчаар E тэнцүү 314 ампер гүйдэл гүйж байгаа бол гүйдлийн нягтыг олно. За D тэнцүү 2R. Эндээс R-ийг бодоод олох юм бол D хуваах нь 2-тай тэнцүү, тийм ээ.
Хөндлөө огтлын талбай нь S тэнцүү P R квадрат. Эндээс гүйдлийн нягтыг бодоод олчих юм бол x байх нь S. Энэ тэнцүү x байх нь S-ийн хооронд бүгдээрээ PR квадратаа ойрлуулаад тавьчих. 314 ампер тийм ээ. Энэ үнийг хаах нь 314 үрждэг нь R нь 1 мм-ийн квадрат. Тийм ээ. Эндээс 1 амперыг хуваах нь миллиметр квадрат. Жишээ 2. Хэлхээнд тус бүр R1 тэнцүү 5 ом, R2 тэнцүү 6 ом, R3 тэнцүү 12 ом эсэргүүцлүүдтэй дамжуулагчдыг цуваа холбожээ. Зурагт үзүүлв. Хэрэв вольтметрийн заалт U тэнцүү 12 вольт бол A, B цэгүүдийн хоорондох хүчийг ол. За, R1, R2, R3 эсэргүүцлүүд хоорондоо цуваа холбогдсон. А цэгнийнд, B цэгнийнд, за R2 эсэргүүцэл дээр унж байгаа хүчлийг хэмжсэн. Энэ хүчлийн вольтметрийн заалт бол R2 дээр унж байгаа хүчлийг заасан байна, тийм ээ, хэмжсэн байна. U1 тэнцүү E-г үрждэг нь R1 байх хэвээр, тийм ээ. За, цуваа холбогдсон учраас бүгдээрээ 1 гүйдэлгүй нь, тийм ээ. U2 тэнцүү E-г үрждэг нь R2, U3 тэнцүү E-г үрждэг нь R3. Бидэнд U2 мэдэгдэж байгаа. Ягаад тэгэхээр R2 эсэргүүцэл дээр унсан хүчтэл 12 вольт гэдээ өгсөн учраас эндээс гүйдлийг бодоод олчихъя. Тэгвэл U2-ыг хуваах нь R. U2 гэдэг маань 12 вольт. R2 нь шүү дээ. Энэ 2 гэхээр 6 ом. Тэгэхээр гүйдэл маань 2 ампертай тэнцүү байх нь. За тэгвэл U1-ийг бодоод олъё. 2 амперыг үрждэг нь 5 ом. Энд 10 вольт. U3-ыг бодоод олъё. 2 амперыг үрждэг нь 12 ом. Эндээс нийт хүчтэл гэдэг бол тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн нийлбэр. Тэгэхээр 10 вольт дээр нэмэх нь 12 вольт нэмэх нь 24 вольт. Энэ тэнцүү 46 вольт гарч байна. Жишээ 3. 2016 оны нөхөх даалгаврын 2-ын 3 дугаар дасгал. Зурагт үзүүлснээр R1 тэнцүү 1 ом, R2 тэнцүү 2 ом, R3 тэнцүү 6 ом эсэргүүцлүүдийг 12 вольтын жижээл үүсгэгчтэй холбожээ. Жижээл үүсгэгчийн дотоод эсэргүүцлийг тооцохгүй. За, нэгдүгээрт нь хэлхээний ерөнхий эсэргүүцэл А гинэ. За, хэлхээ маань эхлээд R2 1 2 нь хоорондоо цуваа 3-тай зэрэгцэн юм шүү дээ. R1 2 гэдэг бол R1 дээр нэмэх нь R2. Энэ тэнцүү 1 ом дээр нэмэх нь 2 ом тэнцүү 3 ом. За, ерөнхий эсэргүүцэл нь болохоор R ерөнхий эсэргүүцэл гэдэг бол R1 2-ыг үрждэг нь R3 хуваах нь R1 2 нэмэх нь R3. Энэ тэнцүү. Орлуулаад тавих юм бол энд 3 ом үрждэг нь 6 ом, 3 ом дээр нэмэх нь 6 ом. Энэ тэнцүү 2 ом. Тэнцүү 2 гарч байна. 2 дугаарх нь R3 эсэргүүцэл дээгүүр гүйх гүйдлийн хүчийг олоорой гэнэ. E3 гэдэг маань U байх нь R3-тай тэнцүү. U гэдэг маань биднэрт 12 вольт гэдэг өгдсөн. R3 нь 6 ом. Ингээд 2 ампер. V тэнцүү 2. 3 дугаарх нь R1 эсэргүүцэл дээгүүр гүйх гүйдлийн хүч. За, E гүйдлийн хүч гэдэг бол ерөнхий гүйдлийн хүч гэдэг маань болохоор U байх нь R ерөнхий эсэргүүцэл, тийм ээ. Тэгэхээр U маань 12 вольт, ерөнхий эсэргүүцэл маань 2 ом. Тэгэхээр энд 6 ампер гарч байна. E3 дээгүүр 2 гүйж байгаа юм бол E1 дээгүүр хэд гүйх вэ? R1 R2 чинь хоёулаа ижил гүйдэлгүй шүү дээ. Хоорондоо цуваа байгаа учраас тэгэхээр E1 тэнцүү E2 энэ тэнцүү E ерөнхий гүйдлээс хасдаг нь E3 дээгүүр гүйж байгаа гүйдлийн ялгаа. Тэгэхээр 6 ампераас
хосдог нь 2 ампер, тэнцүү 4 ампер. С тэнцүү 4. Дөрөвдүгээрх нь R2 эсэргүүцэл дээрх унах хүчтлийг олгинэ. 2 гэдэг бол E2-ыг үрждэг нь R2. E2 маань биднэрт мэдэгдэж байгаа 4 ампер. Үрждэг нь R2 мэдэгдэж байгаа 2 ом. Инхээр 8 вольт. D тэнцүү 8. За 5 дахь гарах нь 4 секундын хугацаанд R3 дээр ялгарх дулааныг олоорой гэж. За Q тэнцүү нөгөө Joule линзийн хуулийн хүч нь R3 E3-ын квадрат T. Энэ тэнцүү. За R3 гэдэг маань болохоор 6 омыг үрждэг нь 2 амперын квадрат. Үрждэг нь 4 секунд. Энэ тэнцүү 96 Joule. D F гэдэг бол 96-тай тэнцүү. Жишээ 4. 2014 оны нөхөх даалгаврын 2-ын 1. Хэмжих хязгаар нь E тэнцүү 2 ампер байх 0.5 ом эсэргүүцэлтэй шунт холбоход түүний хуваарийн үнэ нь 10 дахин өсөв. За нэгдүгээрт нь амперметрийн шинэ хэмжих хязгаар нь AB ампер болсон. Энэ тэнцүү өсгөлт нь болохоор E-г хуваах нь E амперметр. Тэг хэд дахин өссөн бэ гэв. За тэгвэл хуваарийн үнэ нь болохоор E-ийг үрждэг нь EA. Тэгэхээр 10-ыг үрждэг нь 2 ампер тэнцүү 20 ампер болсон. А, B тэнцүү 20. 2 дугаарх нь. Амперметрийн дотоод эсэргүүцэл C зэг D ом. За R шунтын эсэргүүцэл шунтаар гүйх гүйдэл. За амперметрийн өөрийнх нь эсэргүүцэл амперметрээр гүйх гүйдэл. За энэ тохиолдолд энэ 0 бол E дээр нэмэх нь E шунтын эсэргүүцэл хоёрын хэлбэртэй тэнцүү. Эндээс бид нэр шунтаар гүйх гүйдлийг олох юм бол энэ 0-оос хосдог нь E. За тэгэхээр E0 гэдэг маань N-ийг үрждэг нь E-тэй тэнцүү, хосдог нь E. Энд E-г халтнаас гаргаад N-ээс хосдог нь 1. N маань 10 байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 18 ампер. R амперметрийн дотоод эсэргүүцэл гэдэг бол R шунтын эсэргүүцэл шунтаар гүйх гүйдэл хуваах нь E амперметрийн задал. Шунтын гүйдэл нь болохоор 18 шүү дээ, тийм ээ. Эхлээд 0.5 ом үрждэг нь 18 хуваах нь 2 ампер. За энэ тэнцүү 4.5 ом. C цэг D гэдэг бол 4.5. 3 дугаарх нь. Шунтыг салгаж энэ амперметрийг ашиглан 11 вольт хүчтэй хэмжихийн тулд хамгийн багадаа E ом нэмэлт эсэргүүцэл холбоно. За O0 нь 11 вольт болох юм байна, тийм ээ. O0 дээр нэмэх нь O амперметр, нэмэх нь O энэ тэнцүү E амперметр, R амперметр, нэмэх нь E нэмэлт R нэмэлт. За тэгтэл энэ E амперметрийн заалт нь энэ хоёртой тэнцүү, тийм ээ. За ийм учраас E N R N O0-оос хосдог нь E амперметр, R амперметр, тийм ээ. R эсэргүүцлийг олох юм бол O0-оос хосдог нь E амперметр, R амперметрийн хуваах нь амперметрээр гүйх гүйдэл. Энэ тэнцүү 11 вольт хасах нь 9 вольт хуваах нь 2 ампер байгаа, тийм ээ. Эндээс 2 вольт гарах. За дөрөвдүгээрх нь. Дээр нэмэлт эсэргүүцэл дээр F вольт хүчтэл унах ба G ампер гүйдэлгүй нэ. За нэмэлт эсэргүүцэл дээр хүчтэл гэдэг бол R нэмэлт эсэргүүцэл E амперметрээр гүйх гүйдэл энэ тэнцүү 2 омыг үрждэг нь 1 ампер тэнцүү 2 вольт. F тэнцүү 2. Дараа нь E нэмэлт эсэргүүцлэр гүйх гүйдэл гэдэг бол E амперметрээр гүйх гүйдэлтэй тэнцүү. Энэ бол 2 ампертай тэнцүү. Энд G тэнцүү 2 гарч байна. Жишээ 5. 2020 оны нөхөх даалгаврын 2-ын 3. Диаметрийн дагуу хөндлөгч буюу цагираг хэлбэртэй цахилгаан хэлхээ өгөгдөжээ. Цагиргын төвд нь R тэнцүү 1.5 ом дотоод эсэргүүцэлтэй цахилгаан хөдөлгөгч хүч нь 2 вольт цахилгаан хөдөлгөгч хүчтэй батарей байрлана. R1
утасны эсэргүүцэл нь 3 ом, R 2 утасны эсэргүүцэл нь 1 ом. Хэлхээний гадаад эсэргүүцлийг олох юм байна. Гүйдлийн хүч, потенциалын ялгуур, унах хүчтэл зэргийг олох нэ. За тэхийн тулд бид эхлээд хэлхээгээ хэлбэрчил зурах ёстой. Хэлхээгээ хэлбэрчилээ зурах юм бол R1 эсэргүүцлүүд нь хоорондоо зэрэгцээ, R2 эсэргүүцлүүдтэйгээ цуваа. Ингэж хэлбэрчил зурагдах нь байна. Нэгдүгээрт R ерөнхий эсэргүүцлийг бодож ялаарай гэсэн гадаад эсэргүүцэл тийм ээ. Гадаад эсэргүүцэл учраас биднэрт R1 R1 2 хоорондоо зэрэгцээ. Тэгэхээр R1-ийг үрждэг нь R1 хуваадаг нь R1 дээр нэмэх нь R1. За нөгөө хоёртойгоо цуваа байгаа учраас R2 нэмэх нь R2. За энэ тэнцүү 3.5 ом гарах нэ. Хоёрдугаарх нь хэлхээний ерөнхий гүйдлийн хүч гэдэг бол E тэнцүү эпсилоныг цахилгаан хөдлөгч хүчийг нийт эсэргүүцэлтэй харьцуулна тийм ээ. Тэгэхээр цахилгаан хөдлөгч хүч маань 2 вольт гэдэг өгөгдсөн. Хуваах нь гадаад эсэргүүцлийг бид нэр олсон 3.5 ом. За энэ дээр дотоод эсэргүүцэл нь болохоор 1.5 ом гэд бодлогын нөхцөл дээр өгөгдсөн. Ингээд нийтдээ 0.4. 3 дугаарх нь. 3 дугаарт нь потенциалын ялгуур дельта P B A2-ын хооронд хэд байх вэ? Эпсилоноос хасдаг нь E-г үрждэг нь 2R2 байх хэвээр. Эпсилон гэдэг маань болохоор 2 вольт, асах нь 2R2. Энээс хасдаг нь дотоод эсэргүүцэлээр унах хүчтэй л тийм ээ. Ингээд үзэх юм бол 0.6 вольт гарч байна. За дөрөвдүгээрт нь R2 эсэргүүцэлээр унах хүчтэй U2 тийм ээ. U2 гэдэг бол E-г үрждэг нь R2-тай тэнцүү. Тэгэхээр 0.4 вольт. А цэг B гэдэг маань 3.5. С цэг D гэдэг маань болохоор 1.4. E цэг F гэдэг бол 1.6. G цэг H гэдэг маань 1.4 болох нэ. Хичээлийн анхааралтай үзэж анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.